Сэргэн мандлын эхэн үе буюу 15 дугаар зууны эхэн үеийн Итали орон эзэн хаан биш, эрэлхэг жанжин биш, эгэл жирийн эргэн болж төрсөн энэ хүний бүтээл хүн төрлөختөнд эрдмийн түлхүүр бэлгэлсэн гэж хэлэхэд хэтрүүлсэн хэрэг болохгүй. Йохан Гутенбергийн тухай өгүүлэхийн тулд эхлээд амьдарч байсан цаг үеийг нь таниулах хэрэгтэй. Их эстээцэл эрдэм мэдлэгт хүрч эрдэм дамжуулах үйл явц ихээхэн адармаатайн дээр асар их үнэтэй байсан 15 дугаар зууны эхэн үед аливаа мэдээлэл амаар дамжин тарж зарлиг тушаалыг гудамж талбайд зарлан түгээж байлаа. Ерөөсөө хүний ой санамж эрдмийг агуулах гол сав болж байсан тэр үед мэдлэгийг цаасан дээр буулгаж хадгалах нь маш үнэтэй нүрийн хөдөлмөр шаардсан ажил байжээ. Ном судруудыг ихэвчлэн сүмд хэдэн сараар хуулан бичиж хувилан олшруулж байлаа. Алдаж бичвэл хонь ямаа үхрийн арьсаар хийсэн элгэн цаасан дээр засахад амаргүй, заслаач тун бохир болчих нь. Ариун Библи зэрэг том судрыг бүтээхэд 300-аад шир боловсруулж бэлтгэх шаардлагатай байжээ. Гар бичмэл бэлэн болмогц гарчгийг нь улаан бэхээр бичиж зураачид чимэг зураг нэмж зурна. Шунх царсны самар үнэт тудаг алтан ялцаар энхүү бүтсэн ном маш үнэтэй. Тиймдээч урт гартнуудад алдахгүй тулд номын сангууд номоо тавиуртай гинжлэн тогтоодог байжээ. 10-аад номтой хүн нэлээд чинээлэгт тооцогдож байсан тэр үед аливаа нээлтийг эрдэмтэд цаг тухайд нь мэдэх боломжгүй байлаа. 14-р зуунд арай хямдхан цаас дэлгэрсэн ч муу тунаас чанар муутай байжээ. Бар хэвлэл байсан ч ажиллагаа ихтэй, алдвал бараа эхнээс нь сийлдэг байлаа. Манай баатар Йохан Гутенберг 1400 онд Германы Майнц хотод төржээ. Яг хэдэн онд төрсөн нь тодорхойгүй ч судлаачид 1900 онд 500 жилийнх нь ойг тэмдэглэхдээ төрсөн огноог нь ийхүү баримжаалан тогтоожээ. Рейн мөрний сав газрын худалдаа шашны томоохон төв ариун Ромын чөлөөт хот болсон Майнц хот гар урчуудаараа алдартай. Йохан Гутенбергийн жинхэнэ нэр нь Йохан Генцфлайш Цуурлаадан байлаа. Аав нь Патрици буюу язгууртан угсаатай, ээж нь чинээлэг худалдаачны гэр бүлээс гаралтай байжээ. Йохан хожмоо эдлэн газрынхаа нэрээр Цун Гутенберг гэх овогтой болжээ. Гутенберг гэдэг нь сайн уулын бэлд гэсэн утгатай юм санжээ. Язгууртны гэр бүлд төрсэн Гутенберг сайн боловсрол эзэмшиж аав ээж нь зоос цутгах газартай холбоотой байсан учраас зоос дэлдэх, сийлэх, цутгах хурд багаасаа суралцжээ. 1428-аас 29 онд улс төрийн нөхцлөөс шалтгаалan тэднийхэн Майнцаас нүүж 1434 онд ямартаач Страсбургт амьдарч байсан баримт бий. Өдгөө хадгалагдаж үлдсэн шүүхийн баримтуудаас үзэхэд Гутенберг тэр үед төрөл бүрийн гар урлал хийж чулуу өнгөлөн засч шашны идэл урлаж байхдаа янз бүрийн хэв цутгаж аахар шаахар зүйлсийг олноор нь хэвлэн зардаг байжээ. Он жил өнгөрсөөр 1438 онд хэдэн найзтайгаа хоршоо байгуулан нууцлаг нэгэн урлалд суралцжээ. Эсрэгэн жилд нь хамаарах шүүхийн баримтаас үзэхэд хоршооны нэг түнш Андре Дрицэний дүү нар ахынхаа хувийг өвлөж авахар шүүхэд гомдол гаргахдаа хоршооныхон маш их туглаг худалдан авч 4 хэсэгтээ том дарагч хийж хэв хэвлэж түүгээрээ дарж байсныг дурджээ. Ингэж үзвэл Гутенберг чухамдаа Страсбургийн урландаа хэвлэх машина бүтээж эхлээд үсэг өрөх хавтангаа хийсэн бололтой. Страсбург хотод 10 жил суухдаа Гутенберг хэвлэх машин хэвлэлийн бихээ боловсронгуй болгохоор зүтгэж байлаа. Өдөр хоног уйларсаар 1444 онд Арманиакууд Страсбургийг бүсэлхэд Гутенбергийн сураг тасарч хэдэн жилийн дараа 50 шүргэм наснда төрлөх Майнцта эргэм иржээ. Гэсэн ч сансан хэрэгэ бүтээж хэд хэдэн машин хийж цаас бихний түүхий эд худалдаж авахд маш их мөнгө хэрэгтэй байлаа. Тэгээд удалгүй Йохан Фуст хэмээх үнэт эдлэлийн дархан мөнгө хүлэгчтэй танилцж 1450 онд гэрээ байгуулснаар Фуст хэвлэлийн суур машин цаасаар барьцаалан Гутенбергт 800 алтан гүйлдэн буюу маш их хэмжээний нэг удаагийн зээл, улмаар жил тутмын урсгал зардалд 300 алтан гүйлдэн олгож ашгаа тэнцүүхэн хувааж авахар гэрээ байгуулжээ. Ийхүү Гутенберг Майнц хотын захын Гундбрехтхоф эдлэнд анхны хэвлэх үйлдвэрээ байгуулжээ. Гутенберг тухайн үедээ 13 дугаар зуунд Солонгост ашиглаж байсан хэвлэлийн суур машинаас санаа аван суур машинаа бүтээсэн гэж үздэг билээ.
Мөрөөдөлдөө хүрсэн Гутенберг юун түрүүнд ахин дахин урьж ашиглах боломжтой төмөр үсэг, энэ төмөр үсгүүдэд хэвлэх нарийн хэвлүүр буюу пуансон, хэвээ дарж хонхойлгох матриц бүтээж, хар цагаан туглаг, сурьма буюу хэврэг цагаан гурвыг хольж матрицтай цутгаснаар гард гэх маш чанартай өрмөл үсэг, хэвлэлийн бэх гарган авчээ. Гутенбергийн гаргаж авсан энэ хар цагаан туглаг хэврэг цагааны холцыг ялимгүй өөрчлөөд түүнээс хойш 500 жилийн турш ашигласан түүхтэй. Бихний тухайд Гутенберг олон жил туршсаар үр дүнд нь майлангийн тос дэнгийн тортгийг хольж уцалган өтгөн будаг гарган авчээ. Үүн дээр нэмээд усан үзмийн эргэлтэж шахуургыг боловсронгуй болгож хэвлэлийн дарагч хийжээ. Ажилтнуудаа сургахын тулд латин хэлний дүрм Папын наманчлалын бичгүүдийг олноор хэвлэж, эхлээд загалмайн шашны гол судар ариун библийг хэвлэхээр шийдсэнд Фүст ахаад 800 гүйлдэн зээлээр олгосон ч бүрэн эрэхтэй түншин болсноор урланд нь бараг эзэн суужээ. Чухам энэ үед Фүстийн өргөмөл хүү Парисын уран бичигтэн Питер Шофер энэ урланд ажилд орж бүх нарийн ширээнийг нь сурч авснаас гадна гот маягийн гоёмсог тэг бүтээж Гутенбергийн баруун гар нь болжээ. Гутенберг тус бүрдээ 42 мөртэй 2 баган бүхий 1282 нүртэй 2 бат алдартай библийн судраа 1452-оос 55 онд 3 жил бүтээж нийт 180% хэвлэхээр төлөвлөхдөө 43%-ийг нь үнэтэй элгэн цаасан дээр 135-ыг нь усан хийдэ чанартай Итали цаасан дээр хэвлэж гар зургаар чимгэлэхээр шийджээ. Гэтэл урлан ажиллаж эхэлснээс хойш 5 жилийн хугацаанд нийтдээ 1600 гүйлдэний хөрөнгө оруулсан ч ямар ч ашиг хүртээгүй Фүст хэдийгээр хэвлэж тавиад гар зургаар чимэглэж байсан хэдэн зуун мянган хуудсыг харж байсан ч тэсгэл алдан мөнгөө нэхэж шүүхэд хандсанаар 1455 оны 11 сард Гутенбергээс нийтдээ 2026 гүйлдэн гаргуулж авах шийдвэр гаргуулжээ. Шүүхийн энэ шийдвэр чухамдаа Гутенбергийг ном хэвлэлтэй холбож буй цорын ганц албан баримт билээ. Урландаа байдаг бүхнээ зориулсан Гутенберг арга буюу урлангаа юутай хээтэн тэр дундаа хэвлэж бэлдсэн Библийн судраа хүртэл Фүстэд шилжүүлжээ. Ийхүү Фүст тун удалгүй хүргэн нь олсон Питер Шофертай гар нийлэн ажилласнаар ариун Библийн судрыг оёж хавтаслан худалдаж эхэлжээ. Одоогоор энэ Библийн судрын 47% хадгалагдан үлджээ. Хамгийн хяслантай нь энэ Библийн судрын дараах хэвлэл загалмайн шашны бусад судар дээр Гутенбергийн биш харин Фүст Шофер хоёрын нэрийг хэвлэжээ. Гутенбергийн хувьд бүхнийг тэгээс эхлэхээс өөр аргагүй байлаа. Бүтээлээ алдсан ч сэтгэлээр унсангүй. Шин түнштэй болж Майнцын хуульч Роберт Гумеритэй гэрээ байгуулан багшиг урлан нээгээд арай том тэгтээ 36 мөртэй Библийн судрыг хэвлэжээ. Тиймхүү 1460 онд шин төрлийн маш жижиг тэгтээ үсэг бүхий латин хэлний католикон хэмээх 748 нүртэй тайлбар толь хэвлсэн нь тэр үедээ технологийн дэвшил болжээ. Фолио буюу хос багнан бичээстэй энэ номыг жирийн цаасан дээр 240 ширхэг, элгэн цаасан дээр 30 ширхгийг хэвлснээс өнөө үед 75 ширхэг өвлөгдөж ирсний 11 нь элгэн цаасан хэвлэл байна. Зохиогчийн нүүрэнд Гутенбергийг дурдаагүйч шин төрлийн хэвлүүр матрицаар хэвлэв гэж бичсэн нь Гутенбергийн шин технологиг зааж байлаа. Энэ үед Фүст хэвлэлийн технологио нууцлан хадгалж байсан ч 1461 онд Майнцад хамбын суудлын төлөө ширүүн тэмцэл өрнөснөөр эсрэгэн жилийнх нь 10 сард Үймэн дэгдэж Майнц хот тэр аяараа сүйдсэн ч уурланд ажиллаж байсан урчууд амь зуухын тулд Европоор нэг тарж хэвлэлийн технологиг дэлгэрүүлсэн гавьяатай билээ. Ульрих Церн 1465 онд Кёлэнд, Конрад Швейхен, Арнольд Банац хоёр Альпийн нуруугаар даван мөн тэр жил Ром хотын хажууханд Субиака сүмд хэвлэлийн цех байгуулж удалгүй Венец хот Италийн ном хэвлэлийн төв болон хөгжжээ. Парис хот 1470 онд хэвлэлийн цехтэй болсон бол 3 жилийн дараа Нидерланд, Унгар, Испани 1476 онд Английн Вестминстер хэвлэлийн урлантай болж Часерийн Кентерберийн түүхүүдийг хэвлснээр уран зохиолын англи хэлийг журамлан тогтоожээ. 16 дугаар зуун гарахад Европын 270 хотод мянгаад хэвлэх урлан ажиллаж нийт 20 сая ном хэвлсэн нь үүнээс өмнөх мянган жилд хувилсан номноос хэд дахин олон байлаа.
Майнцтай үлдсэн Гутенберг харин архиж ном хэвлсэнгүй. Нас дээр гарч нүдэн муудсан бололтой. Майнцыг төвөн байж хамбын суудалд суусан Нассаугийн 2 дугаар Адольф 1465 онд Гутенбергийг ордны түшмлээр томилж жил тутам 20 шуудаа буудай улаан дарс хүртэх болжээ. Йохан Гутенберг 1468 оны 2 сард нас оржээ.